Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ука төмөргөдөг. Миний хүс хий хөр суугт давтаа морилно. Таны хайр дурлал, гэр бүлийн харилцаа ямар байна вэ? Ихэнх хүмүүс заяаныхаа ханыг яаж олох вэ тухай их боддог. Хэрвээ заяаныхаа ханыг олчихсон бол яаж хурмаа хийж нэг гэрт орох вэ тухай их бодож төлөвлөдөг. Гэвч хурмаа хийж нэг гэрт орсны дараах амьдралыг тэр болгон бодож төлөвлөдөггүй. Тийм ч учраас ихэнх хүмүүсийн хайр дурлал нэг гэрт орсны дараа асуудалтай болдог. Хэрвээ та заяаныхаа ханыг олоогүй байгаа бол олчихсон нэг гэрт арай ороогүй байгаа бол нэг гэрт орсны дараах амьдрал ямар байх вэ гэдгийг нэг бодоод үзэхэд илүүдэхгүй байхаа. Хэрвээ та хайртай хүнтэйгээ аль хэдийн нэг гэрт орчихсон бол мэдээж энэ сайхан хайр дурлалын харилцаагаа цааш нь хадгалах нь маш чухал. Тэгээд энэ харилцаагаа хадгалах гол хэрэгсэл бол хоорондын харилцаа байдаг. Энэ харилцаа зөвхөн танаас эхэлнэ. Харилцааг дотор нь хоёр хуваана. Нэгдүгээрт зүй зохисгүй харилцаа, хоёрдугаарт зүй зохистой харилцаа. Зүй зохисгүй харилцаанд шууд бус харилцаа орно. Үүнд хэлэх гэсэн юмаа шууд хэлэх биш, тойрон утгаар хэлэхийг хэлнэ. Өөртөө итгэлгүй харилцаа орно. Аймхаа, бүрэг, ичимхий байдлыг хэлж байна. Тааламжгүй харилцаа орно. Үүнд ууртаа, ширүүн, догшин, дээрлэхгүй харилцааг хэлж байгаа. Ойлгомжгүй харилцаа орно. Үүнд учир битүүлэг, тодорхой бус харилцааг оруулж байна. Хол хүндий харилцаа гэж би үүнд хоосон, далд, нуугдмал, нууцлаг, далдуур санаатай харьцахыг оруулж байна. Харьцаа байхгүй харилцаа гэж байна. Үүнд дуугай, хэлэх гэсэн юмаа үгээр илэрхийлж чадахгүй, зөвхөн биеийн хөдөлгөөн, нүүрний хувирлаар илэрхийлэх харилцааг хэлж байна. Нэг талын харилцаа гэж би үүнд зөвхөн өөрөө ярих, нөгөө хүнээ сонсох чадваргүй харилцааг хэлж байна. Анхаарлаа хандуулаагүй харилцаа гэж байна. Үүнд нөгөө хүнийг үл анзаарсан, үл тоосон, үл тоомсорлсон тийм харилцааг хэлж байна. Ингээд шудраг бус харилцааг оруулж байна. Үүнд худлаа ярихыг хэлж байгаа юм аа. Зүй зохистой харилцаанд шууд харилцаа ордог. Үүнд ярих гэсэн юмаа, хэлэх гэсэн юмаа шууд хэлхийг хэлж байгаа. Өөртөө итгэлтэй харилцаа орж байна. Үүнд юу хүсэж байна, яагаад хүсэж байна гэдгээ айхгүй өөртөө итгэлтэйгээр хэлхийг хэлж байгаа юм. Тааламжтай харилцаа орж байна. Үүнд аятайхан, элдэг сайхан харилцааг оруулж байна. Ойлгомжтой харилцаа бол маш хэлэх гэсэн зүйлээ маш тодорхой ойлгомжтойгоор хэлхийг ойлгомжтой харилцаанд гэж нэрлэнэ. Ойр дотн харилцаа орж байгаа. Үүнд илэн далангүй байхыг хэлж байна. Харьцаатай байх харилцаа үүнд бол дуутай, шуутай, бодол санаагаа үгээр илэрхийлэх чадвартай тийм харилцааг хэлж байгаа. Хоёр талын харилцаа орно. Үүнд өөрөө ярихаас гадна нөгөө хүнээ сонсох чадвартай харилцааг хэлж байгаа. Анхаарлаа бүрэн хандуулсан харилцаа байгаа. Үүнд нөгөө хүндээ 100% анхаарлаа төвлөрүүлж чадах тэр харилцааг хэлж байгаа. Ингээд шудраг харилцаа байгаа. Үүнд бодол санаа хэрэгцээгээ үннээр нь илэрхийлэхийг хэлж байгаа юм аа. Гэр бүлд үүсэж байгаа том жижиг асуудлууд зүй зохисгүй харилцаанаас үүсдэг. Тэгэхээр өнөөдөр зүй зохисгүй, зүй зохистой хоёр харилцааг хооронд нь харьцуулж үзээд таны хайртай хүнтэйгээ, гэр бүлтэйгээ харилцах харилцаа алинд нь илүү орж байна вэ гэдгийг дүгнээд үзээрэй. Хэрвээ ихэнх нь зүй зохисгүй харилцаа байгаа бол өнөөдрөөс эхэлж засаж залруулахыг хичээхэн зүйтэй болов уу? Санаж яв. Та өөрийнхөө амьдралын тусгал, та өөрөө ямар байна? Түүнийгээ л өөртөө татна. Тиймээс та өөрчлөгдвөл таны эргэн тойронд байгаа бүх зүйл өөрчлөгдөнө. Та өөрийнхөө харилцааг өөрчилж чадвал гэр бүлийнхээ харилцааг өөрчилж чадна. Өнөөдрийн миний амжилтын тайран би хайртай хүнтэйгээ дотны сайхан харилцаатай байж чаддаг. Би хайртай хүнтэйгээ дотны сайхан харилцаатай байж чаддаг.
Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайктаараа цааш нь найз нөхдөд түгээгээрэй. Аман иймэрхүү бичлэгүүдийг цаг тухайн үед нь 7 хоног бүр үнэгүй хүлээж авах хүсэлтэй бол яг одоо uka.com руу ороод миний захин мэдээлэл бүртгүүлээрэй. Аман миний YouTube сувагт бүртгүүлээрэй. Хүс хий хөр. Зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Uka төмөр, Лос Анжелес.